Ам дээрийн барилга олуулалтын яам зүгээр танилцсан гэдэг гарын үсгтэй өмчлөлийн нууцын зэрэгтэйг та бүхэнд маш тодорхой ярьлаа тийм. Энэ компани одоо хүртэл ингээд саналаа өгсөн учраас одоо хүртэл явж байгаа. Одоо сая шинээр тавигдсан сайттай нь уулзаад эдгээр ямар ажил нь одоо сонирхолтой байна гэдгээр 2012 оны 3 сарын 17 өнөөдөр чи 3 сарын 26 гэдэг чинь 9 хоногийн өмнө тийм ээ. 9 хоногийн өмнө дахиад энэ гэрээгээ сонирхлоо илэрхийлсэн захиагаа дахиад ингэж явуулсан. 9 хоногийн өмнө шүү дээ. Нөгөө консорциум байгуулсан байна. Консорциум байгуулахад нь хэн орсон бэ гэхээр Signum гэж компани, Dantong гэж Morik гэдэг энэ байж байна. Punk гэдэг төрөний яриад байгаа. Dantong гэж порти. Энэ энержи ресурсыг төлөөлөд Оюунбат гэж ийм хүмүүс одоо хүртэл энэ хөрөнгө оруулагч нар нь илээр сонирхлоо илэрхийлэл явж байгаа. Санамж хүчиг зураа. Ерөнхий сайдад танилцагдсан байна. Тэр одоогийн доктор сайдад танилцагдсан байж байна. Ийм юмнууд явж юу гэх гээд энэ хоёр чинь ингээд хоорондоо уялдаатай. Сонирхлынхоо ханхны илэрхийлэлийг тавьж ирсэн одоо хүртэл сонирхол явж байгаа. Яагаад гэвэл бид нэг портноос нэг зах зээлээс одоо хамааргүй байх тийм зах зээлийг сонирхож байгаа. Ийм улс орн юм аа. Тийм байх ёстой юм аа Монгол улс. За тэр McKinsey гэж компанид 15 сая доллар өгөөд тендергүйгээр шалгаруулад тэрнийх нь 2.5 сая долларын батлуулга уйлгын компанид авцаа гэж нэг юм ярьж. За Гамбалт өөрөө. Энэ McKinsey гэж компани зөвлөх үйлчлэгээ явуулдаг компани. Дэлхийд бол нэг эхний 3 номерт ордог. Бид нар яагаад энэ компаниг одоо сонгосон бэ гэхээр энэ компани хийсэн техник эдийн засгийн үндэслэлийг дэлхийн альж банкнд хүлээн зөвшөөрдөг. Юу танилцуулсан. Танилцуулсан мөрөмтүүд McKinsey. Тэгэд энэ компаниг танилцуулаад би ажил намын бүлэг дээр танилцуулж байсан. Ажлын хэсгийг алтууыг ахалж байсан, алтууыг танилцуулж байсан. Ерөнхий сайдад бусдад танилцуулж байсан. Засгийн газрын одоо танкинд танилцуулж байсан. Ерөнхийлөгчийн аюулгүй зөвлөлтөөр танилцуулж дэмжлэг авч байсан. Яагаад гэвэл энэ техник эдийн засгийн үндэслэл гэдэг нь бид нар өнөөдөр Монголд байгаа тэр олдсон ашигт малтмал аль болох дэлхийн зах зээл рүү олон хувилбараар ороосоо гэсэн ийм гэрээний захиалгын үндсэн дээрээс хийгдсэн. Нийт одоо үнийн дүн ингээд 15 сая доллар гэдэг нь жишээ нь бид нар 1800 км төмөр замыг тавилаа гэж одоо дунджаар 2 сая доллар километр гэж бодоход 3.6 тэрбум доллар гэж бод. Энэ мөнгөийг чинь босгох ёстой Монголын төмөр зам. Босгохын тулд дэлхийд одоо жишг тогтсон энэ McKinsey гэж компани техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн альва ажлын дэд бүтцийн зураг бол тодорхой хэмжээний хувь буюу 4-5% байдаг. Тэгэхээр 3.6 тэрбум долларын 4-5% нь хэдв. Ингээ бодоход бол харин бид нар хамтхан хэлсэн байна. За тэгэхээр энэ ажил өөрөө хоёр зургаар явагдана. Нэг бол энэ бизнес өөрөө ашигтай байх ёстой гэдэг хувилбараар тооцоо хийгдэн нөгөө тал дээр технологи гэж юм орж байна. Гуравдугаар жинхэнэ одоо feasibility study буюу цаас дуусан гол банкнд өгнө гэдэг. Юунд дээр очиж зогсчихлоо. Юунд дээр зогсчихлоо. Нийтдээ 3 ажил хийгдэхээс эхний ээлжийн 15 сая долларыг авах ёстой байсан хэдэн өгсөн бэ? Тийм 5.6. Нийтдээ 5.6 сая долларын өгсөн бусад тэзүүгээ хүлээл гэж өгсөн. Энэ техник эдийн засгийн үндэслэлгээд байгаа нь энэ байна. Энэ цаасыг хийлгэхийн тулд бид нар 6.5 сая доллар төлсөн байгаа. Цаашаа явах юм бол одоо яг энэ дэлхийн жишгээр бид нар явах юм бол 14 сая доллар бүх цаас хийгээд дуусгад бол 150-аас 300 сая долларын цаас хийж дуусгах ёстой маа. Цаас гэдэг байгаа нөгөө төмөр замыг бүх одоо геологи янз бүрийн ажлыг хийж байгаа маа. За тэгэхээр дундаас нь 2.5 сая долларын асуудал гараад ирж байгаа. Энэ дээр бол монголчууд бид нар тэр 6.5 саяасаа Гамбат гэдэг хүнд өгөөгүй. McKinsey гэж компани Монголын талд ажилладаг монгол хэлтэй, англи хэлтэй хүмүүс өөрсдөө сонгодог юм. Энэ сонголтын дээр нь энэ 2007 оноос бид нар урьж авчирсан энэ Гамбат гэдэг энэ Гамбатын доор өөрөө 20 монгол залуучууд ажилладаг.
Монгол улсын засгийн газар зөвгийн үүр гэдэг төсөл зарласан тийм ээ та нар мэдчихэе. Юу юм бэ гэхээр зөвгийн шиг үүрэндээ эргэж ирээч гэж. Одоо гадаадд сурсан залуучууд эргээд ирэхээр ажлын байр байхгүй. Тэр рүү 300 мянган хүн өнөөдөр ажилгүй байхад тэд нар ирээд энд юу хийх вэ? Өнөөдөр бараг анхны 20 хэдэн зөвгийн ирээд Монгол улсын хөгжлийн програм дээр гадныхантай дүүцхүүс англи, монгол бусад хэлээр энэ цааснууд дээр сууж байгаа. Хэрвээ бидний төлөвлөсний дагуу ажил эхлээд энэ төмөр зам сайшаанд өргөцсөн бол тэр олон зөвгийн чинь ажлын байрыг дагаад нисээд ирэх байсан. Тэдний эхлэл нь энэ учраас ийм юмыг бол өнөөдрөөс эхэлж улс төрийнхөө юмд ашиглаж сэтгэлээр санаагаар ингэж эдрийг эргэлзүүлэх бол хэрэггүй байхгүй. Юу гэж хэлдэг байна гэхээр McKinsey гэж компани Монгол улстай засгийн газартай гэрээ хийгээд мөнгө авахт нь тэр мөнгөн дотроос нь эдгээр гэрээ хийгээд ажлын хөлсөө авч байгаа юм. 20 залуучууд байгаа. Би Ганбаатарын тань бусдын бол татахгүй. За энэ Монголын тэгээд бас намайг гэрээ хийсэн гэж яриад байл л да. Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани. Би түрүүсэн төрийн өмчт хувьцаат компани. Төрийн өмчийн хороо McKinsey and Consulting компани гэд эндэртэй гэрээ хийдэг юм аа. Би хийдгүй. Ингээд ийм баримтуудыг өнөөдөр ингэж төрийн өмчийн хороо яам хамтсан төшөөтэй байна. Тэгээд ийм гэрээ байгуулахад би түрүү хэллээ. Засгийн газраар ордгийн бүлгээр орсон, улсын хурлын гишүүдэд танилцуулсан, төрийн өмчийн оргоор орсон, үндэсний аюулгүй байдлын ерөнхийлөгч өөрөө ахлаад сонсч ирсэн юм байна. Тэгээд төмөр замын шуур үзээр хажлын талаар авах зарим арга хэмжээний тухай гэдэг энэ доктор юу гэж байна гэхээр зам дээр барилгаатай урт яам төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани төлөвлөлт өгүүлсэн дараа Бат Эрдэнэт захирал Батцаянаас тус даалгаваа гэдэг. Ийм ажлууд ингэж би хоёрыг төрийн өмчөөр хамтарсан төмөр зам барих төслийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэх компани багийг сонгон шалгаруулах гэрээг байгуулах эрхийг ингээ өгчөж байгаа. Төмөр замын шуур үзэж барих гадаад дотоодын хөрөнгө оруулагчид оролцоо өгөх компани консорциум байгуулах бэлтгэл ажлыг хангахлаар арга хэмжээг авнаа гэдэг. Бүх юм учир жамцантай дүрм журмын дагуу ингэж явдаг. За ингээд нөгөө 100 мянган айл гэдэг төсөл зайлуул эхнээсээ яваад шадар сайд Мегомбын инквалтор ажлын хэсгийг ахлуулаад бид нар чинь оролцох компаниуд зарлаад байр хаан ямар орон сууц барихаа бодоод метр квадратаа бодоод янз бүр болоод ерөөсөө тэгээд нөгөө бас л нөгөө гацдаг юмдаа гацаад ирэнгүүт яармагт ерөөсөө сул газар байна тэр газрын хүмүүстэй яриад тэр уугна гэдэг нөгөө нэг надыг манай зөвлөх гэж яриад байгаа нэг залуу тэр 2007 оноос яг энэ орон сууцны төсөл дээр сургуулаа төгсөж ирээд ажилласан залуу. Энэ залуу 2008 онд би өөр төрөө албан бус зөвлөхөр авсан. Орон тооны бус зөвлөх гэдэг чинь цалин малин юм авдаггүй. Ерөнхийдөө орон сууцтай холбоотой энэ залуу би юугаар үнэлсэн бэ гэхээр яарамгийн тэр 10 хэдэн мянган айлаар 2006-аас 2007 онд ангийнхаа хүүхдүүдэд бүх айлаар орж судлаа гэсэн байдаг байхгүй. Танаа ам бүл хийдээ, ажилгүй нь хийдээ. Энэ бичиг баримт бол одоо өнөөдөр авчихад бол энэ ширээ шиг их бичиг баримт байж байгаа. Энэ залуу ингэж яваад энэ яарам гэдэг хороол дээр бол орон сууц барих төлөвлөгөө төслийг өөрийнхөө багаар хийсэн байж. Энэ төслөө миний нэрийг бариад зам тээр барилга одоо байгуулалтын ямны зөвлөх хэмжээгээд Эвзэн банкн дээр очиж би зөвлөх нь байна. Ийм төсөл 100 мянган айлын төсөл гэдэг Монголын засгийн газрын төсөл дотор 10 мянган айл, 6 мянган, 3 мянган айлын ийм төсөл байна гэдэг Эвзэн банкн төслөө өгсөн юм байна. Тэгсэн тэр төсөл нь тэнцээд одоо юу гэдэг нь тэр төсөл нь Эвзэн хятадын Эвзэн банкаар тэнцэж байна гэдэг бол тэр хятадын Эвзэн банкч манай энэ манайхан шиг энэ махныхан шиг биш шүү дээ. Харын хаалга маалга ийм юм байхгүй. Авилгал байхгүй. Авилгал авал цааз авдаг ийм улс ор мэдэн тийм ээ хятад. Тэгэхээр тэр тэнцэж байна гэдэг чинь бол бахар би бол бахархсан. Өөрөө хөлөс мөнгө гарахгүйгээр төсөл хийгээд тэр төслийг аваачаад мөнгө олоод иржээ. Хятадын банк мөнгө өгж байгаа гүйцэтгэгч компани өөрөө захиалдаг. Монгол улсын засгийн газар хятадын засгийн газар гүнээ 300 сая долларын гэрээг 10 жил ярьлаа да. Та нар мэдчихэж байгаа тийм ээ. Ингээд гүйцэтгэгч өөрсдөө захиалдаг.
Энүүнтэй адилхан Эрдэнэ банк хэрвээ энэ төсөлд орох юм бол гүйцэтгэгчийг бид нар өөрсдөө захиална гэх мөнгөө захиалж байгаа хөгжмөө захиалаад явж байгаа. Монгол улсаас юу шаардсан бэ гэхээр зөвхөн тэр хөгжлийн банк гэж байгуулсан энэ төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор засгийн газар санал гаргаад их хурлаар баталсан энэ банк ганц бичиг өгч ичээл гэсэн. Тэр бичиг өгөөд яваад дараа нь тэр бичгийг гацаагаа зогсоодсон юм л байж байгаа. Тэгээд Монгол улсын хөгжлийн банкны түүзийн зөвлөлийн тогтоолгод шинэ ярамг орон сууцны оруулалт барь шаардлагатай санхүүжилтийн их үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор баталгаа гаргах тухай гэдэг энэ түүзийн дараа батчаална гэж захиа өгöd өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд энэ төслүүд чинь дахиад хэлээ. Шадар сайд Мэйн компаниг бол 100,000 айлын төслийн ажлын хэсэгтэр байж байгаа. Засгийн газараар бас хуруулдаг байхгүй юу. Энэ юм чинь бүгд орно шүү. Тэгээд ийм юмнууд болж байгаа маа. Тэгээд тэр төслөө хийсэн залуу нь за энэ Монгол улсын хөгжлийн банкны тухай нэгдүгээр үлэг нийтлэл үндэслэхэд энэ бүгдээрэнд нь хуулийн зорилт хөгжлийн банкны тухай тогтоомж хөгжлийн банк гэж юу юм уу гэдээ гарсан байж. Тэгэхээр хөгжлийн банк яагаад энэ ажлыг хийхгүй байгаа юм бэ гэдээ ярих гэж энийг үзүүлээд байна л да. Хөгжлийн банк нь үйл ажиллагаа 7-1-3 өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа батлан даалт гаргах, үнэт цаас гарах худалдан авах ихтэй. Тэр эрхийнхээ дагуу явж байна л да. Тэгээд энэ төсөл нь өөрөө энэ нөгөө нэг яарамгаас авсан нөгөө судалгаа гэдэг байгаагийнх нь юу нэ? Нөгөө өөрөх гэрүүдээр ороход ийм юм байсан гэдэг их уул үндэслэлтэй хийсэн ийм юм байгаа байхгүй юу? Ийм учиртай юм аа. Тэгээд юу гэж хэлэх гээд байна вэ? Ямар нэгэн байдлаар энэ улс орон хөгжих ёстой. Хөгжихийн тулд алдаа оноо гарах. Би энийг бол байнга хэлдэг байсан. За алдаа оноо баг зэрэг гарна шүү. Бусад хөгжилтэй орн гэсэн янз бүрийн гаргадаг юм байна. Гэхдээ төмөр замаа барьчаад 100,000 айлаа барьчаад сайн шантын аж үйлдвэрээ барьчаад дараа нь янз бүрийн гарвал хэдэн жил суугаад гарахад айгаад ичээд байх юм байхгүй гэдэг би тоглоом шоглоомор ярьдаг байсан. Ямар эднэр шиг тэр банк ухаад 14 тэрбум төгрөг идээд ингэж явж байгаа шүү. Харамсалтай энэ төслүүд цаасан дээрээ л ингэж үлдлээ. Тэгээ саяын тэр тогтоон шийдвэрүүдийг бид нар яагаад яриад байгаа вэ гэхээр ийм ажлууд ингэж явдгийн шүү. Энэ ажлуудыг чинь явуулах гэж их хичээсэн шүү гэж хэлж байгаа юм. Төмөр зам дээр бол улаан цангацаас үнэхээр боломж байсан уу байсан. За тэр Оросын холбооны улстай 50% хөрөнгө оруулалттай компани байгуулсан гэж. Энэ бол нэгэнт бид нар Орос бол өнөөдөр нүүрс экспортлогч орн. Бид нартай бол сайн хөршийн хэмжээнд байдаг нэг хөрш. Оросын холбооны улсаар бид нар дамжин өнгөрөх ёстой. Тэр дэд үтсийн хөгжил хийдэг компани бол түрүүний хэлсэн тэр 49% дотор л орох ёстой тийм компани л нэг байхгүй. Тэрний түүзийн дарга нь илүү гүйцэх зарилын хангай гэж Оросын холбооны улсад илчин байсан юм. Энэ бас төрийн өмчийн ороогоор тавигдсан юм аа. Би тавьдгүй юм аа. Хангай бол хувьсгалт намын угшилтай хүн би тэрүүнийг тавих эрх мэдэл надаа байхгүй. За ингээд ямар орох вэ? Энтэй холбоотой асуулт байна. Тэмэр. Сайн би ярьлаа ш. Энэ гэрээ өөрөө нууцлах зэрэгтэй энд байгаа хүмүүсийн сая сонирхлоо илэрхийлээд 2012 оны 3 сарын 9 өдөр. Сая 9 өдрийн өмнө гэдэг чинь 17-нд саяын шинэ сайдтай ерөнхий сайдын гэртээ уулзаад саналаа илэрхийлээд явж байгаа л байхгүй. Консорциум байгуул гар хөлийн үсгтэй юм ярьж явлаа ш. Тэгээ нэг юм тэр би танигдсан гэдэг дээр нэгэнт төмөр зам гэдэг чиглэлийнх нь яам учраас зурсан гэж. Нууц гэрэн дээр очиод гэрээ байгуулсан гэж юм ийм одоо дугаан гэрээ нь бол үндсэндээ хэрэгжив. Гэхдээ сонирхол бол байгаад байгаа л гэж. Өөр асуулт байна уу сайхт бол? Ойлгомжтой үстэй. За одоо ямар тэмээр үү? Тэмээр үү ороод. Төмөр зам зураг. Ганц гогшоо тавьсан. За тэмээ ингээд өгснэ. Энэ Монгол улсын засгийн газар 2008 оны 252 дугаар тогтоолоор
Energy Resource гэдэг компани суур бүтэц